Хурлын дэд дарга эрхэм гишүүдээ Улсын хурлын нэр бүхий 37 гишүүн хамтран улсын мөрдөглөлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа. Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой маргаан залилангийн шинжтэй үйлдэл нэмэгдэж, иргэдийн хөрөнгө, цаг хугацаа, хууль ёсны ашиг сонирхолд ихээхэн хохирол учруулах боллоо. Төр түүний байгууллагаас хууль ёсоор тусгаалan хамгаалал зохих нууцад хамаарахаас бусад мэдээллийг иргэд хуулийн этгээд хууль заасан үндслэл журмын дагуу хүлээн авах нь хууль бус үйлдэл санхүүгийн эмчилгээний хоригч болж хохирохоос урьсан сэргийлэх чухал алхам гэж үзэж байна. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Улсын мөрдөглөлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-д Улсын мөрдөглөлийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээлэл нээлттэй, хаалттай, хязгаартай буюу хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгнө гэж заан хуульчилж нэрийн сан, хаягийн сан, хуулийн этгээдийн нэр, хаяг, регистрийн дугаар, төрөл, хэлбэр, үйл ажиллагааны чиглэл зэрэг мэдээлэл нь нээлттэй байхаар тогтож, Улсын мөрдөглөлийн байгууллагаас зарим иргэд мэдээллийг авч танилцах боломж нэгэн тогтсон практик болон хэвшиж байна. 21 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиуд мөн нийтийн мэдээллийг нээлттэй, хязгаартай, хаалттай гэж ангилсан бөгөөд нийтийн мэдээллийг ашиглахад хууль зааснаас бусад тохиолдолд иргэний мэдээлэл авах эрх чөлөөг үл хязгаарлах, төрийн байгууллагын үйл ажиллагаа олон нийтэд ил тод нээлттэй байх, хүн хуулийн этгээд хуулиар хязгаарлалт тогтоогүй аливаа мэдээллийг саадгүй болж авах нөхцөл боломжийг бүрдүүлэх замаар иргэд орон сууцны захиалгатай холбоотой харилцааны үүсэх хөрөнгө санхүү, цаг хугацаа, гэрээний харилцааны үүсэх эрсдлийг бууруулах, сэргийлэх боломжтой юм гэж үзэж байна. Барьж дуусаагүй барилгыг улсын мөрдөглөлд бүртгүүлж өмчлөх эрхийн гишэлгээ авсан иргэн хуулийн этгээд нь тухайн барилгыг удаан хугацаатай өндөр хэмжээний зээлийн барьцаанд авч мөн барьцаанд тавьдаг. Үүний улмаас тухайн захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан иргэн хуулийн этгээд өөрийн өмчлөлд бүртгүүлэх процесс удаашрдаг, эрсдэлд ордог тохиолдлооч мөн газар авсан байна. Мөн тухайн зээл авсан барилгын компани төлбөрөө төлөөгүй улмаас мөн бусад асуудлаар хууль хяналтын байгууллагаас шалгагдаж нийтийн зориулттай дуусаагүй барилгыг захиран зарцуулах эрхийг төдөлзүүлэх тохиолдол багагүй гардаг. Иймд иргэний хуулийн 145-ын 2 заасны дагуу эрхийн улсын бүртгэл бүртгүүлсэн хилцэл болон барьж дуусгаагүй барилга дээр үл хөдлөх хэдвэрнгийн эрхийг бүртгүүлэх тухай шаардлагыг хангах агуулга бүхий нийтийн зориулттай орон сууцны захиалгын гэрээний эсгээр барьцаанд авахыг хязгаарлах нь давхардуулан хөрөнгө өсгөхөөс сэргийлэх буюу зээл олгож буй банк, санхүүгийн байгууллага болон орон сууцны захиалгын гэрээ байгуулж хөрөнгө оруулсан этгээдийн эрх ашгийг хамгаалах ач холбогдолтой гэж үзэж байна. Одоо үйлчилж буй хууль эрх зүйн хүрээнд бол бүх дуусаагүй барилгыг улсын мөрдөглөлд бүртгэдэггүй сайн дурын үндсэн дээр явж ирсэн учраас иргэдээс захиалгын гэрээг авахдаа улсын мөрдөглөлд бүртгүүлээгүй барилга дээр захиалга авдаг. Тухайн барилга нь цаашид хэрхэн ямар эрхийн шаардлагууд хангагдах хэсэг талаар мэдээлэл тодорхойгүй байна. Энэ хүрээнд иргэдээс давхардуулан захиалга авч иргэд хөрөнгө оруулагчдыг хуурам эхлэж тохиолдолч олон байгааг хуулийн хяналтын байгууллага дурдж байна. Тухайлбал сүүлийн 3 жилд орон сууцны захиалга авч бусдыг залгах гэмтэргийн төлөв байдлыг судалж дүн шинжилгээ хийхэд 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирсан байгаа бөгөөд шүүгэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд 300 гаруй хохирогчийн 15 орчим тэрбум төгрөгийн хохирол барагдуулах ажиллагаа явагдаж байна. Мөн барьж дуусаагүй нийтийн зориулттай орон сууцны барилгын ажлыг эхлэхэд тухайн барилга байгууламж албан ёсны хаяг эсвэл урьдчилсан хаягийн зохицуултыг олгодгүй бөгөөд уг урьдчилсан хаягийн зохицуултыг шинээр бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Одоо бүртгэлийн практикт барилгын компани өөрийн төслийн нэрээр нэрлэж АБ блок гэх зэрэгээр өөрсдийн үзмжээр хаягийг олгож үүн дээрээ захиалга авдаг бөгөөд сүүлд тухайн барилга нь ашиглалтанд орсны дараа хаяг өөрчлөгдөж гэрээний маргаан үүсэх, дээрэс нь эрх ашиг хамгаалуулахад иргэдийн хувьд хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байна. Мөн хаягийн зөрүүтэй байдал нь иргэд хохирлоо нэхэмжлэх хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авахд хүртэл хүндрэлж иргэдэл үүсгэсээр байна. Иймд ашиглалтанд оруулахаар гэрчлэгээ олгоогүй боловч барьж дуусаагүй барилгын гидүрэнгийн эрхийн улсын бүртгэл бүртгүүлж өмчлөх эзэмших ашиглах эрх үүссэн эсэх зөвшөөрөл заагдсан нийтийн зориултаа орон сууцны зориултаар барьж байгаа барилга байгууламж дээр үл хөдлөх хэдвэрнгийн эрхийн бүртгүүлэх тухай шаардлага агуулга бүхий хилцэл урьдчилан тэмдэглэгээ байгаа эсэх
Иргэний хуулийн 145-ын 2 заасны дагуу орон сууцны захиалгын гэрээ хилцэл тухайн барилгатай холбоотойгоор байгуулагдаж бүртгүүлсэн эсэх талаар мэдээллийг нээлттэй байхаар хуулийн төсөл тусгаж улсын бүртгэлийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын үндсэн хууль болон олон улсын гэрээнд нэгдэж орсон олон улсын гэрээтэй нийцүүлэн боловсруулсан бөгөөд мөн хуулийн төсөлтэй уялдуулан барилгын тухайлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, иргэний хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийтийн мэдээллийн ил дод байдлын тухайлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, үлгүдлэх хэдвэрнгийн барьцааны тухайлд нэмэлт оруулах тухай, үлгүдлэх хэдвэрнгийн албан татварын тухайлд нэмэлт оруулах тухай, хаягжуулалтын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, хэдвэрнгийн эрхийн улсын бүртгэлийн тухайлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хууль батлалтантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийг боловсрууллаа. Улсын их хурлын дэд дарга эрхэм гишүүдээ хуулийн төсөл батлагдсанаар орон сууцны захиалгааг эрээгээр халах хэмжээнд заллах гэмтэргээс гарахаас урьдчилан сэргийлэх, давхардуулан иргэдээс захиалга авч иргэдийг хохироох эрсдлийг бууруулж иргэд тодорхой мэдээллийг мэдэх боломжоор хангагдах нь гэрээ байгуулахдаа эрсдлээс урьдчилан сэргийлэх чухал алхам болно гэж үзэж байна. Иймд хуулийн төслийн үзэл баримтлал хуулийн төслийг хилцсхийг дэмжиж өгөхийг та бүхнээсээ хүсье.